энийг бүр ярихаас өөр аргагүй тий. Хүмүүс яг чин шударгаар хэлэх юм бол уурхаачин гэж хийн, уулуурхаан бизнес гэж юу юм? Эндээс орж ирж байгаа орлого чинь Монголын эдийн засгийн одоо Монголыг нэг өрхөөр тооцох юм бол орлогын чинь баг бүтээж байгаа зүйлийн чинь 20% нь тий ердөөс Монголтой холбоотой болоо авчиж байна. Тэгэхээр зэрэг амьдралын чинь ирээдүг маргаашийг өнөөдрийг тодорхойлж байгаа тэр нэг 20% чинь хинээс хамаарат байгаа юм бэ? Тэнд юу нь юу болоод байгаа юм бэ? Тэр хүмүүс ямар баялагийг бүтээгээд байгаа. Тэгэхээр зэрэг одоо жишээл Эрдэнэт үйлдвэр орхон Эрдэнэт хотыг бүрэн баг хариуцж байгаа. За ковидын үед Монгол улсыг бүрэн хариуцсан байх. Энийг манай иргэд бүгдээрээ л мэдчихэж байгаа тийм. Яг энэтэй адилхан одоо олж байгаа орлогоосоо тийм бүтээж байгаа баялагаасаа бид нар нийтийн сайн сайхны төлөө төрийн одоо үүргийг бол давхар төрөөс орж иж байгаа төр өмчлөгч учраас тэр үүргийг бид нар үүрээд явж байгаа. Маш хариуцлагатай юм ажлыг хийдэг. Гэхдээ харамсалтай нь энэ нь өөрөө энэ бизнес одоо яг цэвэр бизнес утгаар нь харах юм бол маргаанчлуугаа бид нар хөрөнгө оруулалт хийх боломжийг авч байгаа. Нэг газараа бид нар таньчиж байгаа бол нөгөө газараа бид нар татаад авчиж байгаа бол нөгөө газараа бид нар байхгүй л болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо урдтай эрчтэй өсч чадахгүй байна. Сүүлийн үеийн ноу-хау оруулж ирч чадахгүй байна. Хамгийн сайн мэргэжлийн хүмүүсийг татаж чадахгүй байна гэж хэлээд байгаа чинь ард нь бид нар тэр нөөцийг өөр юмд те одоо орон нутгийн иргэдийнхээ сайн сайхны төлөө нийт Монгол улсынхаа иргэдийн сайн сайхны төлөө нийтийн одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх гэдэг юм төр өөрөө өмчлөгч нь учраас тэр үүргийг давхар үүрээ явж байгаа юм чухал нэгжүүд байгаа гэдгийг бас тодтогч хэлмээр байна. Яалтчгүй л энэ үүрэг давхар явж байгаа.